аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль нэмэлтөөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлцүүлэг явж байна. За би энэтэй холбоотойгоор нэг зүйл асууя. Монгол улсад жилдээ 1.8 сая даатгалын гэрээг даатгуулагч иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо хийдгээ. Одоо даатгуулагчд байна. Үүний 338 мянган аж ахуйн нэгж байгууллага одоо даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагууд байгаа. За ингээд энэ нөхцөл байдлыг харах юм бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд альва эрсдлийг үндсэндээ бол өөрөөрөө даван туулж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ийм байгаа учраас өнөөдөр Монгол улсын одоо энэ даатгалын тогтолцоо одоо энэ хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад 5 дахин бага байгаа. Одоо энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 11-р зүйл дээр бусад орлогын зохицуулт байгаа. Бусад орлогын талаарх одоо татврын зохицуулт байгаа. Үүний 11.1.6 дээр даатгалын нөхөн төлбөрт татвар ногдуулсан зохицуулт байгаа. Тэгэхээр энэ зохицуултаар хэдэн одоо энэ компаниас ямар хэмжээний орлогыг бүрдүүлсэн бэ гэдэг асуултыг тавья. За хоёрдугаарт одоо энэ даатгал бол эрсдлээ хамгаалж чадахгүй байгаагаас үүдэж байгаа ялангуяа энэ маш олон бизнес жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд одоо хохирч байгаа маш олон кейсүүд байгаа. Жил ирэх тусам энэ шүүхтээр даатгалтай холбоотой кейсүүд нэмэгдэж байгаа. Тэр энэ худалдааны төвүүд шатсан, нөгөө ачаа тээврийн одоо машинууд шатсан, үер усанд одоо агуулгах саваа алдсан гэд маш олон иргэн аж ахуйн нэгжүүдийн энэ сургамж бол биднэрт байгаа. Тэгэхээр энэ даатгал одоо энэ эрсдэл хамгаалах чадамжийг үндэсний хэмжээнд өсгөх, нэмэгдүүлэх бодлого ер нь энэ засгийн газрын түвшинд энэ хуулийн төсөлд одоо яагаад багтаагүй вэ гэдэг асуултыг эхлээд асуучаад тодруулах авъя. За хин хариулах. За ажлын хэсгийн дарга хариулъя. За ер нь гамшигын даатгалын хууль сангийн яам дээр болон за онцгой хууль ерхий газартай хамтраад энэ гамшигын даатгалын хуулийг санаачлаад явж байсан. Тэгээд одоогийн байдлаар бас өргөн баригдааг байна. Ер нь гамшигын даатгалын хуулийг бид нар шийдснээр бол энэ төсвөөс бас энэ хогч нарт мөнгө өгдөг гэдэр асуудлыг бүгдийг шийдэх боломжтой юм бэл. Тэгэхгүй бол одоо жишээлбэл одоо манайх ч юм бол энэ гол асуудал маань энэ авилгал болчиход байна шүү дээ. Дунд шатны, дээд шатны. Тэгээд тэрнээсээ болоод энэ барилгуудыг одоо нөгөө сайн материалаар барьдаг, галт одоо тэсвэргүй материалаар барьдаг. За комиссн тэгээд тэрийг нь хүлээж авдаг. Тэрнээсээ болоод гал гардаг. За стандарт бус зүйлүүд хэрэгэлдэг. Энэ асуудлуудыг ер нь гамшигын даатгалын хуулиар бол шийдэх боломжтой юм бэл. Тэгжээж бас энэ даатгалын компани тэр комиссийн бүрэлдэхүүнд нь орд юм уу яа гэдэг. Тэгээ нөгөө даатгалаа хийхгүй гэдгээр үнэлгээгээ хийдэг. За ингээд тодорхой хэмжээний бас энэ төсвөр гарах зарлуудыг гэсэн хэмнээд явах боломжтой. Тэгээ эргээгээд бас бид нар бол энэ янз янзын энэ гал үер идэр автагдах асуудлуудыг бол төсвөөс гарах мөнгнүүд бол хэмнэх. За иргэдийн амжиргааг хөрөнгийг хамгаалах бас боломжууд бол нэмэгдэх юм байлээ. Тэгээ одоо энэ хизээ өргөн барих нь бол яг шууд хэлж мэдэхгүй байна. Уг нь бол хуулийн төс нь бол бараг бэлэн болцсон шахбол байна. За сангийн яам хариулъя. 4 номерын дээр. Сангийн яам нүсэн байна уу? За мантаа гişүн тодруулъя. Энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 11.1.6 дээр ерөөсөө энэ даатгалын нөхөн төлбөр татвар ногдуулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө эрсдлийг хамгаалахын төлөө шимтгэд төлж байгаа даатгагч байгууллагад. Гэхдээ тэрнийхэн төлөө за эрсдэл үүслэх гэхэд даатгагч компаниас нөхөн төлбөр орж ирэхэд нь тухайн компаниас буюу даатгуулагчаас татвар ногдуулаад байгаамаа. Гэхдээ бид нар ингэж ахаар чи яаж энэ даатгалын салбар дорвитой хөгжих юм бэ? Өнөөдөр хөгжсөн улс орн бид нар 5 дахин энэ даатгалын салбар чинь унтсан байна, сул байна. Тэгээ би эндээс тодорхой асуулт суугаад байна. Энэ татварыг ногдуулснаар хэдэн компаниас хэдэн төгрөгийн орлого өнөөдрийн байдлаар бүрдүүлчихэд байгаа юм бэ гэдгийг асуугаад байгаамаа. Тэгэхээр би асуулт хариултаа авчаад тэгээд тодруулъя тэхүү. За хин хариулъя.
4 номерын дээр татрын газарсан баг юм уу? Дөрөв номерын дээр За тэтгэврийн ерхий газар зохицол наран Мантхай гишүүний асуултанд хариулъя. За 2025 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар татвар төлөгчдөөс ирүүлсэн статистик том мэдээлэлээр үндэслэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11-1-6-д заасан даатгалын нөхөн төлбөрөөр 41 аж ахуйн нэгж 18.9 тэрбум төгрөгийн төлбөр авсан гэж тайлан ирүүлсэн. За 18.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрт татвар ногдуулж төлөөсөн гэдэг юм дүн статистик мэдээ байна. За Мантхай гишүүн тодруулъя. Тэгэхээр энэ засаг бол ийм нөхцөл байдлыг одоо засах, сайжруулах, энэ салбарын одоо хөгжлийг дэмжих, одоо бодлого хэрэгжүүлэх байтал эсвэргээрээ одоо энэ аж ахуйн нэгжүүсээс ийм даатгалын нөхөн төлбөр олоод тухайн жилдээ өөрөө орж байгаа энэ татврын чинь орлого нь өөрөө хангалтгүй энэ өөрөө маш буруу татвар байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ ядаж энэ дэмжихгүй юмаа гэхэд одоо энэ татварыг болимоор байна. Энэ хууль одоо энэ засгаас оруулж ирж байгаа энэ хуулийн дээр энэ даатгалын энэ нөхөн төлбөрийг одоо болимоор байна. Гэхдээ даатгуулаа эрсдлийн хамгаалахын төлөө бид нар одоо явдаг байтал эндээс нь татвар ногдуулдаг тогтолцоо өөрөө хамгийн буруу тогтолцоо байгаамаа. Тэгэхээр бид нар энэ 30-40 аж ахуйн нэгжүүд даатгалын нөхөн төлбөр авахдаа энэ татварыг төлж нөхөн төлбөрөө бүрэн авч угаасаа чадахгүй байгаа. Тэгэхээр энэ байдал нь өөрөө даатгалын энэ эрсдэл хамгаалах үндэсний чадамжийг өөрөө бууруулахаас гадна энэ ач холбогдлыг нь За Хасуурын гав гишүүн. За тэгэхээр энэ хууль санаачлагч яг тэр асуудлыг нөгөө хөндөж орж ирээгүй байгаа болохоор нөгөө ажлын хэсгийн хүрээнд болон байнгын орооны хэмжээнд энэ асуудлууд хөндөх боломжгүй байгаа. Яг өнөөдрийн барьсан байгаа хуулийн төслөөр бол. Тэгэхээр энэ асуудлыг за яг хөө чиглэл болгоод бид нараас оруулж болно. Одоо нөгөө энэ хууль батлагдсантай холбоотойгоор хурлын тогтоолд оруулъя ч гэдэг юм. Тэрэн дээр та санд байвал гарганаас. Тэгээ өнөөдрийн байл өргөн барьсан хуваагаа хуулийн хэмжээнд бол энэ асуудал хөндөгдөөгүй болохоор одоо ажлын хэсгээс бол болон одоо байнгын орон дээр ямар нэг өөрчлөлт оруулах боломж алга байна.